дэлхийн өнцөг булан бүр цугаан монголчуудаа зориулан шинжлэх ухааны таны мэдэх үг их хэл дээр хүрэхээр зорьдог манай од мөндөр сүгийн галуу шоу нэвтрүүлгийн бэлгүүний мэдээний дугаар эхэлж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт физик одон орны ертөнцид юу болсон бэ гэхээр яг миний хувьд уншсан мэдээнүүдээс надад хамгийн таалагдсан нь одон орны мэдээ байлаа. За хамгийн ихнийх нь болохоор псих сансрын хөлгийн тухай. За псих сансрын хөлөг нь ямар сансрын хөлөг вэ гэхээр энэ сансрын хөлөг бол өөрөө 2029 онд псих 16 гэдэг юун дээр астероид дээр очих зорилготой юм. За энэ астероид нь өөрөө астероидын бүсэд байгаа их том хэмжээтэй астероид гэсэн үг. За энэ астероид дээр очиод тухайн астероидыг 2 жилийн хугацаанд тойрж иргэнэ. За ингэж тойрж иргэж байхдаа тухайн астероидын хэмжээ, радиус, соронзон орон, гадаргын температур, спектр одоо ямар хими элементүүдийн ч байна зэрэг маш олон хэмжилтүүдийг хийх зорилготой байна. За ийм хэмжилтүүдийг хийснийхэн дунд тухайн астероидын хими найрлагыг хэмжинэ. За хими найрлагыг хэмжснээр энэ астероид маань өөрөө хэр их хэмжээний төмөр болон никель, за эсвэл магний болон кальц гэдэг ч юм уу эдгээр өөр төрлийн элементүүдийг агуулсан бэ гэдгийг мэдэх боломжтой. За юуны тулд ингэж хэмжээд байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ тийм үү. Тэр нь өөрөө их чухал. Яагаад тэгэхээр психийг хөргсөн хамгийн том шалтгаан бол псих 16-ыг чиглүүлж хөргсөн хамгийн том шалтгаан бол өөрөө энэ псих 16 гэдэг астероидыг хэмжсэн өмнөх хэмжилтүүдээр тухайн астероид маань бусад астероидуудтай харьцуулахад маш их хэмжээний металл өөртөө агуулдаг гэдгийг олж нээсэн. За ялангуяа төмөр болон никель маш их хэмжээгээр агуулж байгааг олж нээсэн ба. Энэ нь өөрөө нэг юм таамаглалыг дэвшүүлнэ. Тэр нь ямар таамаглалыг дэвшүүлж байгаа вэ гэхээр эрт үед магадгүй ямар энэ астероид маань өөрөө прото гариг байсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж. За прото гариг гэдэг маань юу гэхээр хараахан том хэмжээний гариг болж амжаагүй. Гэхдээ юм асар халуун прото гариг эргэлдээд гариг болох процесстэй явж гин гэсэн. За ийм процесстэй явж байхад нь ямар нэгэн эртний одоо нарны аймгийн үед ч тийм манай нарны аймаг анх үүсэж байгаа. Тэгэхээр эртний нарны аймгийн үед ямар нэгэн асар хүчтэй мөргөлдөөн болсны улмаас тухайн прото гаригийн маань гадаад давхарга нь тэр чигтээ сансарт тарж алуу болоод төв цөмөн буюу төмөр болон никлээс бүрдсэн тэр цөмөн ил үлдээд нүцгэлэгдээд гэсэн үг тийм нүцгэн болоод сансарт үлдээд тэгээд энэ астероидын бүсэд үлдсэн байж магадгүй гэдэг таамаглалыг дэвшүүлж байгаа. За хэрвээ энэ үнэн бол псих сансрын хөлөг маань псих 16 астероид дээр очиод 2 жилийн хугацаанд ажилт хийхдээ хэр хэмжээний төмөр байна, тэнцэн ямар нэгэн мөргөлдөөний уул мөр байна уу? Одоо өмнө нь асар халуун байжгаад хайлаад ууршаад алга болсон шинж тэмдгүүд байна уу? Зэрэг хэмжилтүүдийг хийснээрээ үнэхээр прото одоо гаригийн үлдэгдэл прото гаригийн цөм мөн үгүй юу гэдгийг мэдэх боломжтой болчихж байгаа. За ингээд хэрвээ үнэхээр прото гаригийн цөм байх юм бол яах вэ гэхээр бид нар анх прото гаригууд хэрхэн үүсдэг, түүнээсээ хэрхэн гариг гэдэг процесс руу шилждэг. Мөн гаригийн цөм өөрөө ямар одоо элементүүдийг агуулсан, ямар химийн нэгдэл, физикийн урвалуудын үр дүнд, химийн урвал, физикийн процессуудын үр дүнд бий болсон бэ гэдгийг мэдэх боломжтой. Үүгээрээ нэг гэсэндээ бид нар гаригийн цөмийг шууд хараад судалж байгаас ялгаагүй болчихно гэсэн. Бид нар гэдэг нь хүн төрлөختөн бүгд тийм эрдэмтэд ч юм гэдэг боломжтой болчихно. Ингэж ийм боломжийг нээж өгөх юм давуу талтай гэсэн. За мэдээ маань өөрөө юутай холбоотой вэ гэхээр яг энэ псих 16 руу хөрж байгаа психийн хөлөг маань 2026 оны 5 сарын 15-ны өдөр юу хийсэн байгаа юм? Одоо нөгөө нэг slingshot гэдэг шүү дээ тийм англиар. За монголоор бол дүүгэр гэж орчуулад байгаа. Нэгсэндээ ангараг гарыг дайрж өнгөрөхдөө ангараг гаригийн таталцлын хүчийг ашиглаад slingshot хийгээд дүүгэрдүүлээд өөрийнхөө хурдыг нэмсэн гэсэн. Ингэхдээ ангараг гаригийг 4500 км-ийн зайтаагаар дайрж өнгөрөөд өөрийнхөө хурдыг 19848 км цаг хүртэл хурцсгасан. Нэгсэндээ бараг л 20,000 км цаг хүртэл хурцсгасан биз дээ. Ингэж хурцсгаад псих хурцгаад ангарыг дайраад өнгөрсөн. За ингэхдээ зөвхөн өөрийнхөө хурдыг нэмээд чиглэлээ өөрчилсөн. Яг нөгөө псих рүүгээ илүү ирээдүйд хурдан очих маягаар чиглэлээ өөрчилсөн. Мөн давхар өөрийнхөө нөгөө нэг лабораторийн багажуудыг ашигласан байна. Ангарыг ашиглаад ангаргийн зургийг авдаг. Нэг хэсэг дээр нь камера тохируулдаг маягаар өөртөө калибрац хийгээд ямар ч гэсэн псих дээр очиод би өөрийгөө бүрэн төгс ажиллах боломжтой юу гэдгийг давхар шалгасан байна. За үүгээрээ нэг юм онцгой сонирхолтой одоо орны
үйл явдал болжээ. За хэрвээ манай сонсогч нар сонирхох юм бол психийн тухай интернетээс илүү олон мэдээлэл уншиж болно. За ялангуяа псих 16 астероидын тухай илүү олон зүйлийг унших боломжтой. Хамгийн гол даалгавар ерөөсөө юу вэ гэхээр бид нар дэлхийн цөм рүү шууд очиж судлах хийж чадахгүй шүү дээ. Ягаад гэхээр энэ чи хэдэн мянган километрийн доор байгаа зүйл те маш урт олон мянган километрийг ухаж явах хэрэгтэй бол гэхдээ энэ бол өнөөдрийн технологиор дэлхий дээр боломжгүй шахам зүйл байгаа. Үүний оронд харин нэгэнт магадгүй прото гарагийн цөм байж магадгүй тэр зүйл рүү сансрын хөлөг хөргөчих юм бол бид нар дэлхийн цөм рүү очихгүйгээр сансарт харин дэлхийн цөмийг судлах боломжтой болчихно гэсэн. Дэлхийн цөмтэй төстэй системүүдийг гэсэн үг тийм ийм боломжтой болж байна гэсэн үг. За дараагийн мэдээ юутай холбоотой вэ гэхээр бас л NASA-тай холбоотой. За NASA-гийн TESS хиймэл дагуул гэж үүдэг. Transiting Exoplanet Survey Satellite гэдэг тийм. Энэ маань өөрөө экзо гаригуудыг нэх даалгавартай NASA-гийн хиймэл дагуул байгаа. За энэ хиймэл дагуулын маань хамгийн сүүлийн дата сетийг энэ сар буюу өнгөрсөн сар тий өнөөдөр чинь 6 сарын 1 нөө өнгөрсөн сар яасан байна цацсан байна. Энэ нь өөрөө 2008 оны 4-р сараас эхлээд 2025 оны 9-р сар хүртэлх TESS-ийн нийт тэнгэрийн 96 секторыг ажигласан ажилтнуудын нийт дата сетийг анализ хийгээд үр дүнгийн цацсан гэсэн. За үүгээрээ юу болж нээсэн бэ гэхээр TESS хиймэл дагуул маань нийт 679 экзо гаригийг олж нээсэн байна. Нэгсэндээ экзо гариг гэдэг бол манай нарны аймагт байдгүй өөр нарны аймгийн гариг гэсэн. Нийт ийм 679 шинэ гаригийг нийт 7 жил 5 сарын хугацаанд тэнгэрийн 96 одоо нэг том ажиглагдах тэнгэрийг 96 өр сектор хуваагаад ажилласан ажиглалтаар олж нээжээ. Шинэ нэгснөө бид нар өөр нарны аймгийн нийт 679 шинэ экзо гаригуудыг олж нээсэн байна гэсэн. За нэмээд нийт 5165 кандидат экзо гаригуудыг олж нээсэн байна. Нэгснөө яг гариг муу юм а гэж бүрэн батлагдаагүй. Гэхдээ гариг байх магадлалтай гэсэн. Нэгснөө нэр дэвшигч нар гэсэн үг тийм. Экзо гаригт нийт 5165 шинэ нэр дэвшигч нар байгааг ажиглажээ. Энэ ажиглалтыг тэгвэл яаж хийсэн бэ гэдэг асуулт гарна. За тэр нь бол ерөөсөө л уламжлалт аргаар гэдэг нь юу вэ гэхээр их экзо гаригуудыг олж нээдэг хиймэл дагуулууд болон телескопууд маань тухайн одыг урт хугацаанд ажигладаг байна. За урт хугацаанд ажиглахдаа тухайн одны гэрэлтэлт маань бүдгэрж гин үү, тодорж гин үү гэдэг дээр ажиглалтуудыг хийж эхэлдэг. За ингэж ажиглалтуудыг хийснээр хэрэв бүдгэржээвэл энэ нь өөрөө тодорхой үетэй байна уу тий? 3 хоноод нэг жоохон бүдгэрээл, 3 хоноод нэг жоохон бүдгэрээл гэвэл юу гэж бодох нь вэ? Магадгүй тэр бүдгэрж байгаа тухайн одыг тойроод нэг юм гариг эргэжиж магадгүй юм байна гэдэг таамаглалыг дэвшүүлдэг. За иймэрхүү маягаар одоо транзит гэж нэрлэж байгаа юм л да. Тухайн одны наагур нь бидэртэй харьцангуй шүү дээ тий. Дэлхий дээрээс ажиглаж байгаа энэ ажиглалтаа харьцангуй наагур нь гариг яваад өнгөрөхөд тухайн одны гэрэлтэлт 1% хамгийн ихтэй 1% хүртэлх хэмжээнд бүдгэрж болдог. За ингээд тодорн буцаад. Тэнгүүд нэг 10 хоног 3 хоног гэсэн юм орбиталийн үеиттэй байхад яах нь энэ бол гариг байх боломжтой юм байна гэдэг таамаглалыг дэвшүүлдэг. За ингээд удаан хугацаанд ажигласнараа тухайн гаригийн хэмжээ нарна их одноос хэр хол зайтай магадгүй нэг habitable zone буюу амьдрал үүсэх зоонд байх боломжтой юу зэрэг хэмжилтүүдийг хийх боломжтой байдаг. За иймэрхүү маягаар хэмжилт хийгээд түрүүний 679 өөр нарны аймгийн гаригуудыг олж нээсэн байна. За энд гэхдээ нэг юм чухал юм байна. Ингэж хэмжилт хийхдээ яагаад ийм 7 жил 5 сарын урт хугацааг зарцуулсан бэ гэдэг асуулт бий болно. За энэ нөр их чухал. Яагаад вэ гэхээр ерөөсөө энэ TESS хиймэл дагуулт маань тэнгэрийн сектор гэж нэрлэгддэг тэр 96 хэсгийн нэг секторыг бүхэл бүтэн 1 сарын хугацаанд ажиглана гэсэн үг. Бүхэл бүтэн 1 сарын хугацаанд ажиглаж явах тэр тэнгэрийн хэсгээс аль нэг од нь бүдгэрээд тодороод байна уу гэдгийг ажиглах нь шүү дээ тий. Ингэж ажиглаад хэврээ тэр ажиглалт нь баталгаажчих юм бол яг тухайн одон дээрээ фокуслаад за яг өмнөх энэ ажиглалтаа таарж гэнэ үү гэдэг хэмжилтийг дахиж хийгээд тэгээд яг нь хид хідэн өөр давхар нэмэлт хэмжилтүүд болон өөр бусад хиймэл дагуул телескопын хэмжилтүүдтэй таарж байгаа үгүйг нь ашиглаад харьцуулж үзээд хиймэл энэ үнэхээр экзо гариг мөн үгүй юу гэдгийг олж нээдэг ба. За энэ TESS-ийн энэ ажиглалт нь өөр их сонирхолтой. Яг тэгэхээр бид нар энэ чинээс технологи өөрөө ямар хурдцтай хөгжиж байгаа вэ? Хүн төрөлхтний одон орны шинжилх ухаан астрофизикээс ямар хурдтай хөгжиж байгаа вэ? Гаригийн шинжилх ухаан ямар хурдтай хөгжсөн бэ гэдгийг анзаарах боломжтой.
Яаж вэ гэхээр ердөө 30 жилийн өмнө бол бид нар ерөөсөө Нарны аймгаас гадна байдаг өөр Нарны аймгийн гаригийг олж нээн гэдэг маань мөрөөдөл шахам зүйл байсан. Тэр бол асар хэцүү даалгавар байсан. Гэтэл өнөөдөр яаж вэ? Бид нар ердөө 7 жил 5хан сархны хугацаанд 679 шинэ өөр Нарны аймгийн гаригуудыг олж нээх хэмжээнд технологи 30 жилийн хугацаанд хөгжсөн байна тийм үү? Асар хурдцтай хөгжсөн байна. Тэгэхээр үүгээр энэ бол өөрөө технологийн маш том давуу тал одоо хөгжлийг харуулж байна. Технологийн хөгжил нь өөрөө давхар бидний хүн төрөлхтний танин мэдхүн процессыг хурдсгаж өгч байна тийм. Өмнө нь магадгүй 10 жилийн хугацаанд нэг л шинэ экзо гаргийг нээдэг байсан бол өнөөдөр бол яах нь 7 жилийн хугацаанд 679 шинэ экзо гаргийг нээж нэгсэндөө нэг жилд ойролцоогоор 100 шинэ экзо гаргийг нээж гин гэсэн үг шүү дээ. Энэ маань 100 шинэ экзо гаргийг нээж. Энийг буцаагаад 12 туучих юм бол яаж юм? Нэг сард ойролцоогоор 20 тий 10-аас 20 шинэ экзо гаргийг нээх боломжтой. Нэгсэндөө 10-аас 2-оос 3-7 хоног тутамд бишээ 1-7 хоног тутамд 10 экзо гаргийг нээх боломжуудыг бүрдүүлж өгч гин гэсэн үг шүү дээ. Хасар хурдцтай болсон байна технологийн ачаар бидний танин мэдхүн процесс. За хоёр дахь мэдээ маань тестийн тухай байлаа. За гурав дахь нь мөн л бас одон оронтой холбоотой мэдээ. За тэр нь юу вэ гэхээр Канада, Япон, Калифорни, Европыг холбосон солирын судлаач нар одоо солирын network гэдэг том энэ судлаач нар маань ерөөсөө бид нар өмнө ажиглаагүй нэг астероид нартаа маш ойрхон очоод тэгээ нарны энэ хит халуунаас болоод нартай ойрхон ингээд бутраад унтсан байж магадгүй гэдэг таамаглалыг дэвшүүлээд гэхдээ энийг бүр баталсан юм шиг байна. Үнэхээр ийм зүйл болсон гэдэг. Яагаад вэ гэхээр эдгээр одоо хамтарсан ажиллагааны үр дүнд нартай хамаагүй ойрхон одоо дэлхийдээ харьцуулахад хамаагүй ойрхон орбитоор эргэлдэж байгаа нийт 282 солирыг олж нээсэн байна. За энэ 282 солир нь гэхдээ нэм өөр өөрсдийн дурын одоо нэг тойрог замаар нарыг тойрж эргэж байгаа биш харин яг нэг тойрог замаар ойролцоо тойрог замаар нарыг тойрж иргээд ойролцоо хөдөлгөөн хийж байгаа гэдгийг нь олж нээсэн. За ойролцоо ингэж хөдөлгөөн хийдэг ийм жижиг солирын объектууд маань юуг илэрхийлж байгаа гэхээр магадгүй эдгээр маань өөрөө нэг том биетийн бутарсан үлдэгдлүүд байж магадгүй гэдэг таамаглалыг дэвшүүлдэг. За ихэнхдээ одоо иймэрхүү ийм солирууд маань дэлхий дээр бууж ирэхдээ одоо маш жижигхэн сүүч гэсэн байгаа шүү дээ. Тэд нар дэлхий дээр буухдаа юу үүсгэдэг вэ гэхээр солирын бороо гэдэг үзэгдлийг бий болгодог байхгүй бий болгодог тийм солирын бороо гэдэг бий үзэгдлийг бий болгодог. Гэтэл ихэнх тохиолдолд солирын бороо бол өөрөө астероидоос биш сүүлт одноос бий болдог. Гэтэл сүүлт од нартай ойрхон очиж байгаа бид айгүй амархан мэдчихэд. Яг гэхээр сүүлт од чинь өөрөө мөснөө ихэнхдээ мөснөөс бүтсэн учраас нөгөө мөс нь хайлаад аршаага юм сүүлийг бий болгож байгаа. Гэтэл астероид чинь өөрөө чулуулаг хөрслөг бүтцтэй нөхөр байгаа учраас тийм сүүл бий болохгүй. Ямар нэг юм телескопоор харах боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэр нартай ойртож байгаа үгүй. Тэгэхээр ямар нэгэн астероид нартай ойртоод тэгээ бутраад унахтай яг юм чулуулаг бүтцүүдийг ардаа ингээд үлдээчихнэ. Тэр нь яг энэ түрүүний энэ эрдэмтдийн нээсэн 282 солир болж ажиглагдах боломжтой. Дэлхий дээрээс бид нар ажиглах юм бол тийм. Яг үүнтэй адилхан нэг жишээ хаана харагдажсэн бэ? Өмнө ажиглагдсан бэхээр 3200 Phaeton гэдэг астероид байдаг тийм. Энэ маань өөрөө Геминидийн солирын борооны үүсвэр болж өгдөг. Өөрөөсөө тодорхой хэмжээнд ингээд мөс гаргадаг ч гэсэн давхар яах юм чулуулаг солируудыг бас өөрөөсөө гаргаж идэв. Тэгэхээр энэ маань өөрөө юм өмнөх юм жишээ бидэрт байгаа учраас магадгүй саяхан дэлхийтэй маш ойрхон нартай маш ойрхон нэг астероид бутарж унаад тэрний зарим хэсэг нь бас дэлхий дээр унж байгааг нь ажиглаад бид нар саяхан ингээд нартай маш ойрхон нэг астероид бутраад алга болчихжээ гэдгийг олж нээжээ. За энэ нь өөрөө хүн төрөлхтөн ялангуяа манай соёл иргэншилтэй хүн төрөлхтний амьд байхтай их чухал холбоотой. Юу гэхээр гаригийн хамгаалтын механизм гэж байдаг. За гаригийн хамгаалтын механизм нь өөрөө гинт ямар нэгэн астероид сүүлтөө дэлхий дээр унаад ирэх нь тодорхой болчвол бид нар яах вэ? Эсвэл тийм унж ирэх магадaltaй астероидууд байгаа юугүй юу гэдгийг судалдаг салбар байж. За энэ салбар маань өөрөө ингэж энэ салбарын судалгаанд эдгээр саяны энэ сүлт одны бутарсан үлдэгдлүүд нь яах нь судалснаар ойр орчимд нь ажиглаж амжаагүй байсан астероидууд байсан юм биш бидтэй гэдэг таамаглалыг дэвшүүлээд
газрын зураг бий болгоход нь бас нэг чухал нөлөө үзүүлжээ. Тэгэхээр 3 дахь мэдээ маань энэ астероидын тухай байлаа. Нартаа маш ойрхон нэг том астероид зөрүүд өнгөрөхдөө бутарч унаад тэрний үлдэгдлүүдийн хэмжээд нартаа маш ойрхон нэг астероид бутраад унчижээ гэдэг хэмжилтийг хийсэн байна. Энэ нөрөө манай гаригийн дефенс систем буюу хамгаалтын системтэй их чухал холбоотой байна. За ингээд дараагийн 7 хоногт шинэ мэдээгээр уулзах хүртлээр баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 тэг 4558. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.